Сайн мэцэн хэрхэн үзэгчтэй Монголын үндэсний олонний радио телевиз Монголын мэдээ сувг энэ өдөр зочны цаг ярилцлагын булангаар үзэгч та бүхэндээ улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвлөлөх уулзалт зохион байгуулагдаж байгаа. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ хэсэгтээ ярилцах болно. За бидний энэ удаагийн зочноор байгаль орчин уран зохиолын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга уран чимэг оролцож байна. За юуны төрөнд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар жил болгон бас яг энэ уулзалтыг зохион байгуулдаг. Гэхдээ энэ жилийнх илүү онцлогтой байна. Бид нар хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн. За мөн менежментийн тогтолцоог бас өөрчлөх юм хэрэгцээ шаардлага байна. Энэ удаагийн бас онцлогийг та юу гэж харж байна? Энэ жилийн зөвлөгөөний онцлог бол бас нэрээ бидний тэр болгон яриад байдгүй байгаль орчны салбарынхан бол дандаа судалгаа шинжилгээ хамгааллын арга хэмжээ ярьж байдаг. Одоо илүү бид нэр өнөөдөр тогтвортой санхүүжилтийн механизм цаашид бид нар ер нь менежментээ яг яаж зөв зохистой явуулах юм бэ? Хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлтүүд хийх хэрэгцээ шаардлага байгаа юм бэ гэдгээ болвол яг ярилцсан. Тэгээд өчигдөр бас яг манай тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалтын захиргаад санхүүгийн мэргэжилтнүүд санхүүгийн ажилд нь ирж одоо өөрсөнд нь үүсэт байдаг асуудлуудаа ярьж за мөн олон улсын зөвлөгөөд олон улсын байгууллагатайгаа хамтран цаашдын стратеги гаргах ийм асуудлаа ярьлаа. Тэгэхээр энэ зөвлөгөөний хамгийн чухал асуудал бол тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль 1997 оны хууль, орчны бүсгийн тухай хууль 94 оны хууль. Тэгэхээр энэ хоёр хуулийн хэрэгжилт бол тухайн үедээ бол үүргээ гүйцэтгэсэн. Яг хөгжлийн чиг хандлага, өнөөдрийн нөхцөл байдал ингээд үзэхэд энэ хуулийн шинжилсэн найруулгыг зайлшгүй хийх хэрэгтэй. Гэхдээ байгаль орчин уран зохиолын өөрчлөлтийн яамнаас хуулийн шинжилсэн найруулгыг хийгээд маш олон жил одоо явж гэн хилцүүлж гэн гэвч бид нар өнөөдөр батлуулж чадахгүй одоо маш их буцаж байгаа газрын тухай хуультайгаа нийцүүл гэдэг юм уу одоо улс төрийн асуудал тий яг засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулинд нийцүүлэх гээд маш олон энэ хууль өөрөө маш том хууль юм байна. Тэгэхээр энэ хуулийг бид нар шинжилэхэд маш олон талуудын одоо хамтын оролцоодоо шийдэх ёстой асуудал үнэхээр чухал. Тэр тусмаа тусгай хамгаалалтын газар нутгийн одоо 20.8% нь Монгол улсын 32 мянган га талбайг хамгаалтанд авсан учраас Монгол улсын хэмжээний бүс нутгуудыг одоо төвшөнд энэ хууль эрх зүйн орчныг шинжилж зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгэхээр тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль нь бол зөвхөн хамгааллын тухай хууль байлаа. Өнөөдрийн энэ үүсээд байгаа тулгамдаад байгаа санхүүжилтийн асуудлаар болвол тодорхой нарийн заалт байхгүй, за мөн газрын харилцаатай холбоотой заалт байхгүй. Гэтэл тусгай хамгаалалтын газар нутаг дээр Монгол улсын хэмжээний одоо аялал жуулчлалын 80 гаруй хувь нь байгалийн аялал жуулчлал. Тэгэхээр энэ маань яг байгалийн аялал жуулчлалд түшиглсэн энэ аялал жуулчлалын олсон орлогыг бас эргээгээд яг энэ тусгай хамгаалалтын газрын үнцэн, байгалийн үнцэн, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах харилцаанд зохицуулаад буцаагаад тэр хэрээр нь бид нар одоо ашиг олох боломжтой, ашиг олох гэдэг нь мэдээж байгалийн нөөцөд түшиглсэн аялал жуулчлал явуулах, бизнесийн төлөвлөгөөтэй байх. Өнөөдөр бид нар олон улсын жишгт ингээд харьцуулаад үзэхэд манайх шиг бүх юм нь үнэгүй улс орн бол байгалийн баялаг нь үнэгүй одоо тий байгаль нь өөрөө үнэгүй үнэлэгдээгүй үн цэнэ бид нар тооцож үзээгүй зөвхөн бид нар өнөөдрийг хүртэл хамгаалж яана гэд бахархалж ингэж явж ирсэн ард түмэн бид нар шиг ингээд шангаар шууд голоосоо ус хутгаад ямар ч үн төлбөргүйгээр ямар ч газарт очиод майхнаа бариад ингээд аялал зугаалаад явдаг улс орн бол дэлхий дээр ховор болчлоо. Гэтэ бид нар энийг яг тэгэхээр эргээгээд бас хүмүүс яг адилхан та нар биднэрт сервис үзүүлээч. Одоо эргээгээд бас хүний хэрэгцээ байна шүү дээ. Тэгэхээр энийг яг хууль эрх зүйн орчноороо шинжлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай. 2030 он гэхэд тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээ 30% төрөх зорилт тавьсан. За тэгээд 50 онд гэх мэт 35% тий. Маш том амлалтыг олон улсад бид нар хүлээчихсэн байгаа, хэлчихсэн байгаа. Тэгэхээр энэ амлалтандаа хүрэхэд эрх зүйн орчныг сайжруулах замаар бусад одоо хуулиудад бас ингээд дагалдах ийм менежментийг ийм одоо эрх зүйн зохицуулалтыг бас ийм хийх хэрэгцээ шаардлага байна уу гэж хараад байгаа. За тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийг дагаад бас маш олон хуулиуд шинжлэгдэх зайлшгүй одоо өөрчлөлт оруулах зүйл заалт өөрчлөх зайлшгүй хэрэгтэй байгаа. Ер нь бол байгаль орчны салбарт бол төлбөр хураамжтай санхүүжилтийн механизмыг зохицуулсан хууль бол бараг байдгүй гэж хэлж болно. Одоо 3 хууль байгаа. Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хууль. Тэгээ энэ хуулийн хэрэгжилт нь бол орон нутагт одоо тухайн байгалийн нөөцийг ашигласан орлого нь орон нутагт ордог. За усны төлбөрийн тухай ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль байгаа. За мөн генетик нөөцийн төлбөрийн хуулийг хийгээ явж байна. Тэгээ ингээ ерөөсөө 3 хууль өнөөдрийн байдлаар яг төлбөртэй холбоотой харилцааг зохицуулж байгаа. Тэгэхээр тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийг дагуулад бид нар яах аргагүй төсвийн тухай хууль
татврын тухай хууль, байгалийн нөөцний төлбөрийн тухай хууль, ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, бусад байгаль хамгааллын хуулиудаа за хог хаягдлын асуудал байгаа. Тэгэхээр тусгай хамгаалалтаа газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ивент арга хэмжээ болоход за зүгээр л баяр наадам болоод өнгөрөхтөл манай горих тэрэлж тийм байгалийн цогцлборт газрын одоо горхийн тэрэлжийн гол дагаад ямар их хэмжээний хог хаягдал үүсдэг, ямар их хэмжээний аялал жуулчлал бөөгнөрөл болдог. Тэгэхээр энийг бид нэр хууль эрх зүйн орчноор өөрчилж шинжилнэ, сайжруулдаг юм. Яг энэ арга аргачлал, норм дүрм журмыг гаргаж хийж явах бол өнөөдрийн байгаа хуулийн үйлчлэлийн хүрээнд бол хийх боломжгүй. Зөвхөн байгаль хамгаалагч маань байгаль хамгаалах арга хэмжээнийхээ хажууд одоо яг энэ бусад дагалдах ажлуудаа яа харахгүй хийгээд байна. Тэгэхээр энийг дагаад дахиад хүний нөөцийн асуудал яригдчихэж байгаа. Хүний нөөцийн асуудал бол одоо байгаа хуулийн зохицуулалтаар бол хамгааллын арга хэмжээг явуулах ёстой хүний нөөцийн одоо бүтэц бүрэлдэхүүнийг баталж өгсөн байдаг. Гэтэл яг дагвар одоо хог хаягдлын асуудлаа, аялал жуулчлалын асуудлаа, өшөө байгалийн одоо маршрут гаргах те янз бүрийн стандарт норм дүрмийг хангуулах маш олон ажлууд байгаа. Ялангуяа хууль бус хот суурин газруудад болоод ирэхээр нөгөө хулгайн антаа зэмцэх, ой модноос түлээ модоо бэлтгэх ингээд маш олон үр дагаврууд бол яа харахгүй ургаж гарч ирж байгаа учраас бид нэр одоо цаг үедээ тохиросон хуулийн шинжилгээг нэгдүгээрт хийх хэрэгтэй байна. Хоёрдугаарт хүний нөөцийн асуудлаа хамгаалах хэрэгтэй байна. Бүтц өөрчлөлтөөр шинжлэх хэрэгтэй байна. Дээрээс нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бид нарыг шууд хаалга тогшоод ороод ирсэн. Хаалга тогшихгүйгээр нэг өдөр бид нар энэ байгалийн гамшигт үзэгдлийн тоо эрс нэмэгдэж, 100 тэрбум болж байна. Тэгэхэд өнөөдөр энэ тусгай хамгаалалтаа газар нутаг руугаа л бид нар байгалийн нөгөө хадгалж авч үлдсэн нөөц байгалийн цогцлборт газар руугаа бид нар нөгөө тухайн орчны бүсийн иргэдийн одоо амжиргааг дэмжиж одоо отрын бүсөө оруулж байна, хадлан бэлдэж байна. Яг адилхан хил залгаа бүс нутаг дээр өнөөдөр хамгаалтанд аваагүй байгаа газрууд нь бол гаан зуудулсан, эрсдэлд орсон, хадлан бэлтгэх ямар ч газар байхгүй. Тэгэхэд тусгай хамгаалалтаа газар нутаг дээр бид нэр тодорхой хугацаагаар хэмжээг нь зааж өгөөд одоо орон нутагтайгаа шийдвэр гаргаад ингээ гэрээ байгуулад орж байгаа. Гэтэл яг нарийн зохицуулт байхгүй. Тэр хадлан бид нэр уул нь бол одоо эргээгээд бас яг зөв зохистой ашиглаад байгалийнхаа жамаар хаагдардаг ундаг өвсийг бол хадаад буцаагаад ашиг олох боломжтой. Тэр олсон орлогоороо одоо тэр хатлан бэлтгэх трактор, техник, тоног төхөөрөмж, хүний нөөцөө бас эрхжүүлэх юм бүрэн боломж байгаа. Хувцс сунраа ч гэсэн одоо байгаль хамгаалагчийн хувьцыг манай тусгай хамгаалалтаа газар улсын төсвөөс хийдэг нэг ч төгрөг байхгүй. Энэ нь зөвхөн олон улсын төлбөрийн нуруунд дээр л өнөөдрийг хүртэл явж ирсэн асуудал. Тэгэхээр энэ нь хууль эрх зүйн орчны зайлшгүй хэрэгцээ шаардлагыг шаардж байна. Та бас яриандаа дурдлаа алба хаагч тийм хүний нөөцийн боловсон хүчин маш чухал байна. Ингээд ажиглаад статистик мэдээллүүдийг харахаар 1000 гаруй байгаль хамгаалагч яг өдөр шөнө хүчин зүтгээд байна. Уул нь бол байгалийн хамгаалал гэдэг чинь өөрөө иргэн бүрийн хамтын ажиллагаа оролцоо мэдээ шаардлагатай. Гэхдээ яг сүүлийн жилүүдэд ингээд төсөв нэмэгдэх хэрээр бас ингээд оролцоонууд гэдэг юм уу те нийгмийн одоо халамж гэдэг юм уу цалин хангамж нэмэгдэж байгаа ч гэсэн эргээд боловсон хүчнээ бид нар бодлоготойгоор бэлтгэхгүй бол энэ бол маш толгомцоо асуудал байна. Яг жишээ дутаад ярихад бол байгаль хамгаалагч. Дээрээс нь одоо тусгай хамгаалтаа газар нутагт ажилладаг мэрэгжлийн боловсон хүчний тэр аслагдсан газар нутагт ажиллах хүн бол үнэхээр байхгүй. Байгаль орчны яг энэ байгаль орчны чиглэлээр биологч, амтан судлаач, ургамал судлаач бол одоо сүүлийн жилүүдэд бол 3-4 хүн оюутнууд төгсөж байгаа. Тэр нь Улаанбаатар хоттой хүний хэрэгцээ шаардлагатай байна. Тэгэхээр өнөөдрийн манай байгаль 1000 гаруй байгаль хамгаалагч гэж таасаа хийлээ. Байгаль хамгаалагч нар маань өөрөө ТЗ одоо цалингийн нэмэх гээд төрийн албанд ажилладаг ангиллын нэмцэн. Тэгэхээр төрийн хууль, дүрм, тэр баахан шалгалт өгч тэнд одоо байгаль хамгаалагч тэнцэж байгаль хамгаалагч хийх хүн бол үнэхээр олдохгүй байна. Тэгэхээр бид нар одоо яг энэ тусгай онцгой шиг те бусад энэ тусгай байгууллагууд шиг байгаль хамгаалагчийн олон улсын жишгээр байгаль хамгаалагчаа тийм статустай болгоод Америкт бол байгаль хамгаалагч нь ерөөсөө тусгай хэрэгцээний хүмүүс байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо нөгөө нэг шууд онцгой нөхцөлд ажилладаг өөрийн дүрмд хувцастаа баг манайхаар бол одоо экологийн цагдаа. Тэднэр нь бүгдээрээ байгаль хамгаалагч нар байдаг. Тэгэхээр энэ байгаль хамгаалагч нарыг ингэж тоогийн нэмэгдүүлж, ачааллын тэнцүүлж, тэгээд одоо багаж хэрэгсэл өөрийгөө хамгаалах, орчин нөхцөл төр судалгаа, сургалт бүх юмыг нь заашгүй хийж өгөх хэрэгцээ шаардлага байгаа. Дээрээс нь идэвхтэн байгаль хамгаалагчийг бид нар маш олноор төрүүлэх ёстой. Сайн нөгөө иргэн бүр байгаль хамгаалагч гэдэг чинь яг идэвхтэн байгаль хамгаалагч одоо бүгдээрээ байгаад байгаа юм л да. Тэгэхээр энийг бид нар алавжуулж, яг идэвхтэн байгаль хамгаалагч гэдэг статусыг бичиж өгч, одоо тэр хүн үнэмлэхээ үзүүлээд уучлаарай гэд хүнд шаардлага тавих хэмжээний эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй байгаа.
2 өдрийн арга хэмжээг харахаар за хамгийн анхны хамгаалтын захиргаа үүсгэн байгуулагдсан одоо алба хаагч 50 жилийнхаа нүүрэг хөдөлмөрийг үнэлүүллээ төрдөө тий. Нэг өснөө тухайн орчныг одоо хамгаалснараа тухайн бүсийн одоо маш чухал шаардлагатай одоо шүхэр зүйлүүд маань хамгаалагдаж эхэлсэн. Сүүлийн жилүүд бас тоотлогоо буураад байсан тэр амьтдын тоотлого бас өссөн нэмэгдсэн таатай мэдээлэл. Яагаад бид нар яг эдгээр зүйлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Анхаарлаа хандуулахгүй бол яг ямар эрсдэл бидэнд яг байгаад байгаа өнөөгийн нөхцөл. Дэлхийн нийтээр маш олон судалгаа, дата мэдээнүүд гарч байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой 2030 он гэхэд хэрвээ бид нар тасан цогцох даван туулах арга хэмжээгээ төлөвлөж тэгээд тасан зохицож бас энэ хариу арга хэмжээ авснараа энэ агаарын температурын одоо нэмэгдэж байгаа тий 2 градус хүрсэн байгааг хэрвээ бид нар чадахгүй бол 4 хүртэл одоо градусаар нэмэгдэнэ гэдэг. Тэр тусмаа одоо Монгол орн бол яг эмзэг орны тоонд ордог. Тэгэхээр Монгол орны хаана ямар бүс бүслүүрт бас илүү одоо энэ өртөх вэ гэдэг тооцоололч гэсэн гарцсан сая засгийн газраараа бид нэр энэ уур амьсгалын өөрчлөлтийн тасан зохицох хөтөлбөрөө бас баталсан байгаа. Тэрэн дээр тодорхойлсон. Тэгэхээр яг тэр газрын зураг дээр харах юм бол ерөөсөө манай говийн бүс өнөөдрийн баз. Гэтэл говийн бус яг уур амьсгалын өөрчлөлтөд одоо сүүлийн 2-3 жил сайхан 100 болонгууд одоо манай мазаала баавга хорголжинд хижээлээ хүртэл идэхээ болсон. Тэгэхээр энэ бол юу гэж хэлээд байна гэхээр нөгөө шүхэр зүйл амьтны нь бол өөрөө маш том индикатор байдаг. Тэгэхээр одоо энэ шүхэр зүйл амьтад устдаад байна гэдэг чинь байгаль орчин сүрж шүү, сүрлийн ирмэг дээр ирцэн байна шүү. Би ийм ургамал идтгээ, би ийм идэж тижилдэ, би ийм ариал бүс нутагт амьдардаг юм аа. Тэр маань хомстоод байна. Тэгээ би ингээд цөөрөөд байна гэдэг нь тоо толгойн үзүүлэлт. Тэгэхээр ингээд бид нар энэ том дата статистик том мэдээгээ нэгтгэж энэ бүх хэлж өгöd байгаа асуудлуудыг төрийн бодлого болгох нь одоо зайлшгүй хэрэгцээ шаардлагатай. Солоогоор харж байхад тусгай хамгаалалтын газар нутгийн нэг 4 олон улсын байгууллагын төрийн бүс байгууллага болоод санхүүжилтээ бас бие даасан туршилтуудыг хийж явж эхэлсэн байгаа. Тэгэхээр хоёр цаашдаа яах юм? Тусгай хамгаалалтын газар нутаг маань одоо нийт 4 ангилалт байдаг. Дархан газар, байгалийн цогцлборт газар, за байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар гэдэг. Тэгэхээр энэ 4 ангиллын одоо 23 нь болвол дархан газар, за 37 нь бол байгалийн цогцлборт газар, 47 нь байгалийн нөөц газар, за 10 хэд нь бол байгалийн дурсгалт газрын ангиллаар ингээд бүртгэгдсэн байдаг. Тэгээд яг тусгай хамгаалалтын газар дээр байгалийн нөөц дурсгалт газрын ангиллаар бүртгэгдсэн газруудын хамгаалтын менежментийг тухайн аймгийн засаг дарга одоо хэрэгжүүлэх юм үүрэгтэй хамгааллын дархан газар байгалийн цогцлборт газрыг улсын хамгаалтанд одоо усаас байгаль орчны яамны шууд харьяалалтаа одоо ингээд захир хамгаалтын захиргаа ажиллаж идэг. Тэгэхээр энэ хамгаалтын захиргааны бүтэц зохион байгуулалт менежментийг одоо төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд менежментийг хийгээ явж байгаа. Таны саяын хэлдэг одоо энэ жил ингээд 8 болсон байна. Тэгээд хамгийн сайн мэдэх 4 байна. Одоо яг яах аргагүй манай хустай байгалийн цогцлборт газар, томын тал, одоо их нартын байгалийн цогцлборт газар, тосон хустай гэдэг энэ газрууд бол яг нөгөө хувийн хвшлийн хүрээнд цаана нь бол олон улсын байгууллагын хамтын менежменттэй дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа санхүүжилтийн дэмжлэг үзүүлэг. Тэгээ энэ шин загварыг бид нар бас одоо Монгол улсад хэрэгжүүлэхэд зайлшгүй дахиад нөгөө хууль эрх зүйн орчин. Тусгай хамгаалалтын газар нутаг бол байгалийн нөөцийг зөв зохистой ашиглаад одоо 5 дахь ангиллыг хуулийн хүрээнд бид нар оруулж ирж байгаа. Энэ нь одоо IUCN нөлөө олон улсын байгаль хамгаалах холбооны ангиллал бид нар энэ гайдлайныг дагаж мөрдөж хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ дээр 5 дахь ангиллыг оруулж ирснээрээ бид нар бас нутгийн иргэдийг түшсэн байгаль хамгааллын арга хэмжээ хамтын менежментийг хөгжүүлэх юм бүрэн боломжтой болох юм аа. Тэгээд цаашид яг байгалийн нөөцийг зөв зохистой ашиглаад өөрөө өөрийнхөө орлогыг одоо бүрдүүлээд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд аваад явах ийм бүрэн боломж байна гэдгийг бол манай одоо энэ судалгаанууд бол харуулж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдрийн энэ зөвлөлт хуудасаараа бүх судалгаагаа тухайлсан статистик тоогоо нэгтэлж эргэж энэ одоо яг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хамгаалтын захиргааныхаа албан хаагчид мэрэгчлэтнүүдээсээ бүр одоо хилцэж багаар ажиллаж 2030 он хүртэл бид нар ямар замын зураглалаар одоо энэ үйл ажиллагаагаа явуулах юм бэ гэдэг стратеги буюу одоо тусгай хамгаалалтын газар нутгийн замын зураглал road map-ыг батлнаа. Тэгээд энийг хийх гэж одоо бас цугласан байгаа зөвлөгөөний бас нэг чухал хэсэг. Жилээр тусам аялал жуулчлал ирсний хэмжээнд та бас түрүүнд ярианад өрсөн шүү дээ. Аялал жуулчлал илүү яг хамгаалалтын газар нутаг дээр төвлөрж байгаа. Одоогийн байдлаар ихэд зөвхөн он гарснаас хойш 810 мянган гаруй одоо жуулчин ирсэн байна тий. Тэгэхээр бид нар жуулчнаас орж байгаа орлогоо бас зөв үзэхтэй ашигламаар байна л та. За өнөөдрийн бас яг эрх зүйн орчны хүрээнд манай байгаль тусгай хамгаалалтын газар нутгийн менежментийн төлөвлөгөөд аялал жуулчлалын төлөвлөгөө байхгүй тодорхой нэг
арга хэмжээг л төлөвлөсөн байдаг. Тэгэхээр тусгай хамгаалалтын газар нутгийн менежмент төлөвлөгөө нь өөрөө одоо байгаа төлөвлөгөө нь хамгааллын төлөвлөгөө байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр аж үйлчлийн төлөвлөгөө, бизнесийн төлөвлөгөө бас нэг тулгымцсан асуудал бол газар зохион байгуулалтын төлөвлөгөө байхгүй. Дац нөөцөндөө тохирсон аялал жуулчлал газар олголт бид нар хийх ёстой. Тэгэхээр яг энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг одоо захиргаа болгон бүсчилж бас хийж бид нар энийг засгийн газар дээр батлуулж ээж шинээр одоо бид нар газар олголт явагдах аль эсвэл одоо ойн сан усан самбын газар дээр бид нар зөв төлөвлөлт хийгээгүйгээс ийм замбраагүй газар олголт болчиход байгаа ийм асуудлууд байгаад байна. Олон улсын төсөл хөтөлбөрийн яг санхүүжилтийн нуруунд дээр байгаа хамгааллын асуудал маань явж ирсэн. Сүүлийн бараг 20 жил гэж хэлж болохоор тий. Тэгэхээр ер нь эх жилүүдэд олон улсын төсөл хөтөлбөрүүдийг нэлээд татах ийм бас сонирхлууд байна. За ер нь бол наадах чи яг л нэрээ манай ганцхан тусгай хамгаалалт биш манай байгаль орчны салбарын санхүүжилт бол олон улсын төсөл хөтөлбөрийн 70-80% нь олон улсын төсөл хөтөлбөр байсан. Мөн Монгол улсын ерөнхийлөгч бас одоо тэр бумад үндэсний хөдөлгөөн, мазаалаа хамгаалах арга хэмжээ санаачлагуудыг одоо дэмжиж бас энийг урайлж ингэж оруулснараа байгаль орчны салбарын санхүүжилт бол нэмэгдсэн. Тэгээ өнөөдөр бид нар бас дараа жил одоо COP17 буюу цөлчлөлтийн конвенцийн талуудын баг хурлыг зохион байгуулах гэж байна. Тэгэхээр Монгол улс бас өөрөө байгаль орчны салбараас өөрийгөө санхүүжүүлээд явах ийм бүрэн боломж байгаа шүү гэдгийг олон улс ч хэлж байна, манайх ч санаачилж байна. Тэгэхээр энд биднэрт нэг дутагдaltaй юм бол ерөөсөө хууль хэрэгцээ орчин. Энийг маш яаралтай шинжилж ингэж оруулах хэрэгтэй. Дээрэс нь аялал жуулчлалаас орж байгаа орлогыг тусгай хамгаалалтын газар нутгийг байгаль орчин зарцуулах ёстой хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Горих дэрэлжийн байгалийн зохицуулалт газар руу нэвтэрч ордог хураамж жишээлбэл хурааж авахд тэрэнд зориулсан яг одоо ажилтан байхгүй. Манай байгаль хамгаалагч нар ажлынхаа хажуугаар хийдэг. Дээрэс нь тэндээс орсон орлого нь одоо манай байгаль орчны ямар ч саналуу, ямар ч хөтөлбөрийн зардал руу ордоггүй том төсөв рүү ордог. Тэгэхээр бид нар энийгээ буцаагаад яг одоо байгаль хамгаалалтанд зарцуулах тийм уур амьсгалын өөрчлөлтийн саналуугаа авдаг тийм зохицуултыг хуулийн хүрээнд гэж төсвийн тухай хууль, уур амьсгалын сан, уур амьсгал, байгаль орчны санаа сангаараа дамжуулж авах ийм боломж байна гэдгийг үн мөнхийн хөтөлбөрийнхаа хүрээнд бас хийх гээд ингээд ажиллаж байгаа. Өнөөдөр дараагийн маргаашийн хурал бол илүү тэрлүү чиглэсэн бас ийм зөвлөгөө болно. Үн мөнхийн хөтөлбөрөөс гадна бусад томоохон төсөл. За KfW-гийн Германы сэргээн босголтын банкны биологийн олонний задлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтийн 1-2 дугаар үе шаттай том хөрөнгө оруулалтын төсөл 10 жил хэрэгжиж байна. За Германы засгийн газар, Монголын засгийн газрын хамтарсан засгийн газрын хилцээрээр энэ жилийн хилцээрээр Германы засгийн газраас энэ төслийн 3 дахь 4 дахь үе шатыг Монгол улсад хэрэгжүүлэх хилцээрт гарын үсэг зурсан. Тэгэхээр бид нар бас яг хамгаалалтын арга хэмжээгээ зарцуулахад тодорхой хэмжээний төслүүд бол дэмжлэг үзүүлж байна. Гэтэ өмнөх шиг бид нар бас төслийн одоо тогтвортой байдал цаашид Монгол улс өөрөө ямар үүрэг хүлээж байгаа юм бэ гэдгийг л хамгийн түрүүнд асуудаг. Та нар өөрсдөө ямар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа юм? Та нарын төлөвлөлт ямар асуудал байна гэдгийг илүү анхаардаг болсон учраас бид нар стратеги гаргах хэрэгтэй байна. За дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Хэрхэн үзэгчтэй бид та бүхэнд энэ удаагийн зочны цагаар улсын тусгай хамгаалалтын газрын захиргаадад тулгамдж байгаа асуудал олон зөвлөлтөг уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.